Та бүхний амрыг ирээд цагдаагийн байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа Хүүхдээ ойлгоё подкастын маань шинэхэн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн подкастын маань зочноор нийслэлийн ерхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Өрнөхөө ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Подкаст үзэж байгаа зочдтой өөрийгөө товчхон танилцуулна. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Өрнөхөө гэдэг 32 дугаар сургуулийн 12-ийн А ангид сурдаг. Тэгээд чөлөө цагаараа Instagram болон Facebook дээр reel хийдэг сонирхолтой тийм хүүхэд байна. За Instagram reel контент бүтээдэг гэсэн ер нь одоо хэдэн дагагчтай байгаа вэ? Өнгөрсөн жилийн 11 сараар ингэж reel хийж эхлэе. Тэгээд одоогор болохоор 17,500 байгаа. Ер нь ингээд reel контент хийя, энэ чиглэлээр ингээд явъя гэсэн сонирхол нь яг юунаас үүдсэн бэ? Зүгээр л орой орон дотор хөвчж байгаа reel гүйлгэж байгаа. Би ер нь яагаад reel хийж болохгүй гэж найз руугаа залгаад найз өөрөө мэдгээл тэгэл маргааш нь шууд сэрэл тэгэл reel хийгээл яваал гэсэн. Тэгэл 11 сар өнгөрсөн байна. Тэгээд зүгээр л хийгээд эхэлсэн. Тэгэл одоо ингээд бүр ингээд тийм амар цааргалахгүйгээр ингээд хийдэг болсон. Хамгийн анхных нь reel нь ямар reel байсан бэ? Хамгийн анх reel хийх шалтгаан болохоор төөгөөгийн reel-ийг үзээд тэгээд төөгөө нэг тэр үед ингээд челленж хийдэг байсан. Яг тэрний челленжийг дагаад reel хийсэн 75 хоногийн турш reel хийгээд тэгээд цаашдаа бас ингээд солонгос хэл сурж байгаа reel-үүдийг ингээд Instagram хаяг дээр оруулдаг болсон. За Instagram орчинд ингээд нээлттэй ингээ өөрийнхөө сонирхлоор контент бүтээгээд явт юм байна. Сургуулийнхын орчинд ямар нэгэн тулгардаг хүндрэл бэрхшээл байдаг уу? Би сургууль дээр болохоор ер нь илүү багш нартайгаа нээлттэй ярилцдаг бай гэж хичээдэг. Тэгээд аль болох багштайгаа ойрхон суухыг хичээгээд тэгээд багштайгаа ярилцаад амар нээлттэй байхыг хичээдэг. Хичээлийн цаг дээрээ. Тэгээд бас тэгэл хажуугаар завсарлахааны цагаар тэгээд найзуудтайгаа stand up тоглох гэдэггээл бас яг л хүүхдүүд чинь ингээл тоглоом хичээлээ хийн тэгэл янз бүр л байдаг. За Instagram-а хөгжүүлэхдээ ингээд хийж байгаа reel контентууд нь ер нь үзсэн. Тэгээд ер нь өдөрт айгүй их завгүй байдаг сурагчийг харагдсан. Айгүй хариуцлагатай, их мундаг хүүхэд санагдсан. Тэгээ яг аль заваар нь reel-ээ бүтээгээд эдитлээд оруулаад ингээд Instagram-а хүртэл хөгжүүлээд яваад байна. Хүн болгонд 24 цаг байгаа шүү дээ. Тэгээд бүх юмыг амжуулж болно шүү дээ. Тийм болохоор тэгээд цагийн менежменттэй байвал бүх юмыг хийж чадах байх гэж бодож байна. Би бас яг Instagram дээр тэгж харагддаг ч гэсэн амьдрал дээр бас яг л өөрөө цагийн менежмент дээр алддаг нэг тиймэрхүү сул талууд зөндөө байгаа. Тэгээд тэр хэсгүүдээ Instagram дээр харуулдаг болохоос амьдрал дээр ирсэн байгаа тийм залхуурах тийм үйлдэлүүд гаргадаг. Цагийн менежмент гэж ярьж байна. Энэ ойлголтыг ер нь хэн чамд илүү суулгаж өгсөн бэ? Манай аав чи одоо reel хийж байгаа хичээлээ хийх ёстой 12 дугаар анги тэгээд амар чухал үе дээр ирсэн байгаа. Тийм болохоор хичээлээж яг цаг тухайд нь хийгээд reel-ээж хаяггүйгээр ирээдүйд хэрэгтэй болоор хийгээд тэгээд цагийн менежменттэй байгаарай гэж үргэлжилдэг. Тэгээд ааваасаа яг цагийн менежменттэй байгаарай гэдэг ойлголтыг ерөөдөө авсан. Одоо тэгэхээр хүүхдийн нөгөө хүмүүжил төлөвшөлт гэр бүлийн орчин бас их чухал байна шүү дээ. Аав нь ерөөхдөө юу гэж хүмүүжүүлдэг вэ? Юу гэж зааж сургадаг вэ? Манай аав болохоор надад болохоор хүнтэй зөв харьцаад тэгээд хүнтэй нударгаар биш ингээд хэл хамаараа ойлголцоод зөв хүн байгаарай гэж ерөөдөө байн захидаг байгаа. Одоо нударгаараа биш ингээ харилцаж шийдвэрлээрээ гэд тэгж штэ аливаа зөрчилдөөнийг. Тэгэхээр ер нь энэ тал дээр одоо танаа сургуулийн орчинд иймэрхүү хүүхдүүд хоорондоо зөрчилдөх, маргалдах иймэрхүү асуудлууд үүсдэг үү? Мэдээж бүх сургууль дээр тийм үүсдэг. Манай сургуулийн хажууд нэг ногоон талбай гэдэг байдаг. Тэгээд энэ дээр ингээд хүүхдүүд зодолж чинь, танай эсмэн чинь манай ангитай зодолж чинь, тэр доод үеийн хүүхдүүд ингээд зодолж чинь, маргалж чинь гэдэг юм сонсч ирсэн. За яг тэр нөгөө саяын хүүхдүүд хоорондоо үл ойлголцдог ногоон талбайд зодтолдог гэдэг чинь шүү дээ. Энэ асуудал бол ер нь ирээдүйд нь хэрхэн сүргээр нөлөөлөх талаар хүүхдүүд ер нь ойлголт байдаг уу? Чиний бодлоор? Яг тухайн үедээ хүүхдүүд ингээд зодолтоод асуудлаа шийдвэрлэж ингэж боддог. Гэтэ яг зодолтлоо гэдэг тэр асуудал шийдвэрлэгдэхгүй. Тэгээ зүгээр миний бодлоор ингээд зодолтохоосоо илүүгээр ярилцаад хоорондоо яг тэр асуудлынхаа тухай ярилцвал илүү зөв үр дүн гарах юм болов уу гэж боддог.
Одоо энэ ингээд хүүхдүүдийн хооронд зөрчилдөөн маргаан үүсээд энэ улмаар ингээд зодтолтоод байна. Энэ асуудлуудыг шийдвэрлэхэд эцэг эхийн зүгээс эсвэл одоо багш сургууль хүмүүжүүлэгчдийн зүгээс одоо юуг хэлж ойлгуулаач ээ. Одоо бид нар энэ дээр л алдаад байна гэдэг юм байдэн шүү дээ. Юуг илүү хэлж ойлгуулаасаа гэж хүсэж ин боддог бай. Бид нар бас одоо ингээд анх удаа л 17 нас дээр явж байгаа өсвөр насны хүүхдүүд болохоор эцэг эхчүүд нас яг 17 нас дээр байгаад үзсэн болохоор өөрийнхөө туршлагаас араад хүүхдүүдтэйгээ зөв ярилцаад хүүхдүүдтэйгээ цагийг зөв зохистой өнгөрүүлээд живэл хүүхдүүд бас хорт зуршлаас илүү хол байх юм болов уу гэж би боддог. Тэгээд хүүхдүүдтэйгээ ярилцж байгаа эцэг эхчүүдийн хүүхдүүд ингээд зөв хүмүүждэг гэж би дотроо боддог. Сургуулийн орчинд үеийнгийн дээрлэлт гэж нэг ойлголт байгаад идэг. Хүүхдүүд хоорондоо нэгэндээ нэр хоч өгөх ч юм уу, хоорондоо маргах, үүнээсээ үүдээд одоо хоорондоо зодтолдох байдаг ч юм уу тий. Эсвэл цахим орчинд гэх юм бол нэгнийхээ зурагны доор сөрөг комент бичих, нэгнийхээ сонин гарсан зургийг одоо ингээд нэг лүгөө явуулж шоолох ч үгүй юм уу асуудлууд их болдог. Танай сургуульд танай ангид иймэрхүү асуудлууд ер нь хэрэг тохиолддог вэ? Мэдээж бүх сургуульд бүх ангид ийм байгаа. Тэгээд манай сургуулиас NGL гээд бас аппликейшн байдаг шүү дээ. Хин юу ийсэн мэддэхгүй. Яг тийм араас IG дээр NGL байдаг гэсэн. Тэгээд хүүхдүүдийг тэрнгээр доромжлох, магтах, тэгээд тиймэрдүү асуудлууд гардаг байгаа. Тэгээд амьдрал дээр ч гэсэн хоорондоо муудалцах. Гэтэ яг одоо үед болохоор илүү захим орчинд тийм үеийнгийн дээрлэхэлт өрсөлдөг болсон байгаа. За захим орчинд ингээд энийг дээрлэхэд гадуурхаад байна. Хүүхдүүд яг яагаад ямар шалтгааны улмаас нэгэндээ тийм зан авир гаргаад байна гэж боддог вэ? Миний бодлоор яг тэр хүрээллээс нь болоод бас тийм хорт зуршлаас болоод яг тиймэрдүү асуудлууд гардаг гэж боддог. Тэгээд хүүхдэд одоо веб татах, арх өдрөгээд муу зуршлаас нь болоод сэтгхүүд нь нөлөө ороод тэгээд тиймэрдүү харилцаа үүсдэг юм болов уу гэж. За ингээд нөгөө хүүхдүүд хоорондын зөрчилдөөн үүсгэхэд одоо насанд хүрсэн хүмүүсээс ямар оролцоо та хэдэд илүү чухал байдаг вэ? Мэдээж хүмүүс юм чинь тэгээд хоорондоо ярилцах, харилцах үедээ үл ойлголцох асуудлууд гардаг. Тэгээд тэр үед нь аав ээж, асран хамгаалагч нар нь хүүхдүүдтэйгээ ярилцаад тэр асуудлын шийдвэрлэхэд нь туслаж өгвөл бүр илүү хүүхдийн хүмүүжилт сайн байх. Одоо ингээд нөгөө найзууд нь хорт зуршилд автаад байна гэд ажиглагдаад байгаа тийм үү? За үүнийг таслан зогсооход одоо яг ямар арга хэмжээ авбал илүү чухал гэж чиний хувьд санагдаж байна? Миний бодлоор сүүлд анзаарснаар аав ээж нь тамхи татдаг болвол хүүхэд нь бас адилхан аав ээжээгээ дуурайгаад тамхи хэрэглэдэг ийг би бол анзаарсан. Тийм болохоор эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ зөв хүмүүжүүлэх, хорт зуршлаас сэргийлнэ гэж бодж ивэл одоо хүүхдүүдтэй үлгэр дуурайл өгж хорт зуршлаа өөрсдөө болж чадвал одоо өсвөр насны хүүхдүүд хорт зуршил автахгүй байх гэж би боддог. Одоо цахим орчны хэрэглээ ерөөхдөө нээлттэй болсон тийм үү? Хүүхдүүд цахим орчныг ашиглаад одоо нөгөө сурч хөгжих өөрийгөө илрүүлэгч байдаг юм уу? Өөрийгөө ойлгох иймэрхүү давуу талууд байгаа ч гэсэн сөрөг талууд бас байгаад байгаа. Цахим орчны сөрөг хэрэглээ ер нь хүүхдүүдийн хүмүүжил төлөвшөлт ялангуяа одоо ингээд чи Facebook ч юм уу Instagram хаа явж байгаад сөрөг мэдээллүүдийг харахаар чамд яг ямар ингээд мэдрэмж төрдөг вэ? Чамд ер нь хэрхэн нөлөөлдөг вэ? Миний бодлоор одоо бидний насны хүүхдүүд яг тийм сөрөг мэдээллийг аваад энийг аавна, энийг авахгүй гэдэг тал дээр маш сайн гэж би бодож байгаа. Яг өөрийнхөө тархи руу яг юу оруулахаагаа мэддэг. Тийм болохоор тийм амар хэрэгцээгүй мэдээлэл авдаггүй байх гэж би боддог. Тэгээд харин хамгийн анхаарах зүйл нь болохоор хит их хэрэглээ одоо өдөрт маш олон цаг уцаа үзэх, рил гүйлгэх гэдэг захим тийм утсандаа донтох тийм асуудлууд гарч байгаа болохоор тэрэн дээрээ анхаарвал илүү сайн байх. Одоо нөгөө нэг хүүхэд хамгааллын тухай хууль дээр нөгөө хүүхэд хориотой контентийг одоо нөгөө насны хязгаарлалт заана гэд хуульчилсан байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлх юм бол хүүхдэд хориотой контент гэдэг чинь одоо тийм нөгөө ёс бус агуулга бүхий одоо захим тоглоом хүртэл орж идэг байхгүй юу? Тиймэрхүү ерөн захим тоглоомын хэрэглээ танаа үеийнхэнд
хэр байна? Манай ангид хүртэл одоо тийм мөрөдөө тоглох тийм хүүхдүүд байгаа. Манай найз бас байгаа. Сургалтынхаа төлбөрөөр тоглоод алдсан, аав ээжтэй хэлж чадахгүй. Тэгээд ерөнхийдөө тийм бооцоотой тоглох юм бол манай үеийнхэнд бол илбэг их байгаа. Үүний одоо сөрөг үр дагаврыг эн чи юу гэж харж байна? Мэдээж яг тэр тоглоомыг тоглоод хожно гэж байхгүй. Эхэндээ хожиж байгаа. Тэгээд сүүлдээ байн алддаг болно. Тийм болохоор тэр тоглоом эхлээд өөртөө донтуулчаад тэгээд тийм бүх одоо мөнгөний аавна. Тийм болохоор тийм санхүүгийн хувьд, найз нөхдийн хувьд, харилцааны хувьд бол маш их тийм сөрөг нөлөөтэй зүйл. Жишээлбэл зүгээр одоо танаа үеийнхэн ингээд нөгөө санхүүгийн их усүрийг юунаас олж тиймэрхүү тоглоомуудад оролцоод байгаа бол Мэдээж одоо өсвөр насны хүүхдүүд дийлэнх нь цагийн ажил хийж байгаа. Тэгээд CU, GS-т ажиллах юм уу таньдаг ах эгчийнхаа дэлгүүрт ажиллах, туслах тийм мөнгөөр өөрсдөө мөнгөө олж байгаа. Дээрс нас аав ээжүүд нь мөнгө өгж байгаа. Тэгээд яг их усүр нь бол тэгэл аав ээж нь л байгаа. тэгэл тийм тэр мөнгөөр л ингэж тоглоод яваад байгаа. Энэ бол аав ээжийнхаа мөнгөөр тэгэж мөрөдөө тоглож явах хүмүүс маш олон байгаа. За хэрвээ чи ингээд сургуулийн захирал, сургуулийн удирдлага байсан бол юуг хүүхдүүдийн тал дээр одоо юуг илүү чухалчилж анхаарах байсан бэ? Миний бодлоор сургалтын чанараа илүү сайн болгох яг хэрэггүй хичээллүүдийг багасгаад яг хэрэгтэй хичээл дээр нь багаас нь маш сайн ойлгуулж чанартай боловсрол боловсролтой болоход нь анхаарна. За нөгөө хэрэгцээгүй хичээлүүд гэж байна шүү дээ тийм. Энэ дээр ер нь яг чамд ямар хичээлүүд илүү тийм хэрэгцээгүй санагдаад байна? Миний бодлоор яг надад тэр хэрэгцээгүй хичээл нь өөр хүнд хэрэгцээтэй болж байгаа шүү дээ. Тийм болохоор яг шууд яг тэр хичээл хэрэгцээгүй гэж хэлэхээс илүү яг хүүхдүүдийг багаас нь мэрэгжлээ сонгоход нь сургууль маань туслаад тэгээд тэр мэрэгжлийн дагуу одоо хичээлүүдэд маш гүнзгийрүүлж чанартай боловсрол эзэмшүүлэхэд хандвал илүү сайн байх. Мэргэжил сонголт гэж ярьлаа. Мэргэжлээ сонгосон уу? Мэргэжлээ сонгосон байгаа. Ямар мэргэжилтэй болъё гэж бодож байна? Одоогоор болохоор барилгын инженер болъё гэж бодоод төлөвлөөд тэгээд тэрнийхээ төлөө одоо хичээж байгаа. За барилгын инженер гэсэн. Барилгын инженер болоход одоо яг энэ барилгын инженер болмоор байгаа юм байна гэдгийг ер нь хэддүгээр ангидаа мэдсэн бэ? Яг ахлах ангид орох үедээ барилгын инженерээр сонирхолтой болоод тэгээд яг юунд таалагдаад чи энэ мэргэжлийг сонгоё гэж бодсон? Гэр бүлийн бас нөлөөлөл байсан уу? Зөвхөн өөрөө шийдсэн үү? Би нэг фэйсбүүк дээр ингээд нэг пост харсан байхгүй юу? Бурхан дэлхийг бүтээгээд хүн төрлөختийг бүтээгээд бусдын одоо барилгын инженер гэдэг одоо мэргэжилтэй хүмүүс ингээд бүтээн байгуулалт хийдэг гэж пост харсан. Тэгээд ерөнхийдөө яагаад барилгын инженер болъё гэж сонгосон бэ гэвэл бас бүтээн байгуулалт хийх одоо Улаанбаатар хот маань даацсан хэтэрсэн. Тэгээд миний бодлоор дахиад бүр ингээд Улаанбаатарыг тэлээд ийм том хот болгоход барилгын инженерүүд хэрэгтэй байх гэж бодоод бас ирээдүгээ хараад сонгосон байгаа. Тэгээ мэдээж энэ мэргэжлийг сонгоё гэж шийдвэрлээд аав ээжтэй хэлэхэд дэмжиж гоё мэргэжил байна гэж дэмжсэн. За одоо ингээд чиний хувьд ер нь ингээ ахлах ангид орохдоо зорилгоо тодорхойлсон байсан биз дээ. Би одоо ийм зорилготой хүн болноо. Одоо өмнөхөө талаар явнаа гэд. За тэгэхээр ер нь хүүхдүүдийг одоо ерөөхдөө нөгөө зорилгоо тодорхойлоогүй хүүхдүүд ч гэсэн бас байгаад идэг штеп. Үүний тал дээр одоо найзуудаа юу гэж зөвлөмөр байна? Одоо зорилгоо эрт тодорхойлохын ач тус нь чиний хувьд гарч ийн үү? Юун дээр гарч ийн? Мэдээж зорилгоо зөв эрт тодорхойлж олж чадвал ирээдүйд бас цаг хэмнэх асуудлууд гарч ирж байгаа. Тэгээд манай үед бас яг ямар мэргэжилтэй болох уу гэсэн хүүхдүүд бас олон байгаа. Мэргэжлээ сонгохдоо бас зөв сонгоорой гэж хэлье. Тэгээ ирээдүйд тэр мэргэжлийн робот орлож шатахааргүй тиймэрдүү нарийн мэргэжил байвал ирээдүйд сайн байх гэж бодож байна. Тэгээд ингээд тэр мэргэжлэрээ сураад 4 жил сураад гараад ирсэн чинь нэг робот гарч ирээд чиний ажлыг хийчихвэл бас харин 4 жил байх. Тэгээд
аав ээжтэйгээ ярилцаад, интернетээс хайгаад, багш нартайгаа ярилцаад, мэргэжлийн хүнээс нь асуугаад мэргэжлээ зөв сонгоорой гэж хандаж хэлье. Подкастын төгсгөлд одоо үе тэнгийн найзуудтай хандаж бид нар одоо юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Ямар байснараа одоо ингээд илүү эерэг ийм ирээдүг хамтдаа бүтээж чадах вэ талаар нэг уриалга үг хэлээч. За ингээд найзуудтай хандаж хэлэхэд мэргэжлээ зөв сонгоод тэгээд мэргэжлээрээ маш сайн боловсроод тэгээд хорт зуршилд автахгүй байгаарай гэж зөвлөе. Тэгээд тамхинд орсон хүн болгоо тамхинаас гарыг гэж насаараа боддог гэсэн. Тийм болохоор хорт зуршил битгий өртөөрөө тэгээд найзуудтайгаа зөв харилцаад тэгээд зөв хүн байгаарай. Баярлалаа.